өрсөлдөд байгаа учраас зүгээр суглаад ав. Аваач. Гэрээч. Юу хийгээд зогсоод байна. 3 2 1 хана. Сайн байцгаана үзэгчдээ. Амралтынхаа өдрийг аятгахтаа сайхан өнгөрүүлж байна уу? Та бүхэн амралт шилдэг цаг зориулсан бэлтгэн өргөдөг 1 минут. Метродгийн өнөөдрийн дугаар ихэвчлэн бэлэн боллоо. Сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр MCS International компани залуучууд сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр студид ирсэн байна. Ингээ залуучуудаа танилцъя. Оролцогчдод танилцуулын хамгийн ихний оролцогч хангамжийн ажилтан Халиуна, үйлдвэрлэл хариуцсан инженер Анар, турбины засварын инженер Золбоо, эрдэнэ хангалт автоматикийн инженер Цэнд, захирлын туслах Болортуя, эрдэнэ хамгаалалт автоматикийн инженер Уртнасан, туршилт хэмжилтийн инженер Эрдэнэ 2, бизнес хөгжлийн менежер Мөнхбаатар, дэд станцын инженер Бадрал, хангамжийн ажилтан Мөнгөн Сар. 1 минут 1 сая нэвтрүүлгийн төлөө өрсөлдөхөөр 7 залуу 3 бүсгүй студид ирсэн байна. Залуучуудаа энэ үчимийн түргээд амжилт хүсье. Сая төгрөгийн төлөө хоорондоо өрсөлдөн 100 мянган төгрөгийг эдгээр 10 оролцогчийн нэг нь авах боломжтой. Нэмэлт 1 минутын хугацаанд даалгаврыг гүйцэтгэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг авч сая төгрөгтэй гэртээ арих боломжтой. За, Золбоогийн хувьд бол ер нь сая төгрөг авах юм шиг л нүд нь бол гэрэлтээд байна л да. Баярлалаа. Хэр бэлдсэн бай да? За, бэлтгэл 50% явж байгаа. 50% гэхээр үлдсэн 50-ын энд л дуусгана да. Үлдсэн 50-ын эндээс олж авна гэж юу? За, тэгэхээр хамт олноо бол мэдэх байх л да тийм ээ. Хамгийн өвчтэй өрсөлдөгч нь за яг гэлэг оролцогч байгаа. Миний хоёр тал зэгсэж байгаа залуу бол хамгийн өвчтэй юм. Хамгийн өвчтэй нөө. За тэгэхээр одоо Анрыг бол хамгийн ихэнд суулгахгүй бол бас болохгүй юм байна шүү дээ. Бодлого явагдаж байгаа. Бодлого явагдаж байгаа тийм ээ. MCS бол маш олон охин компанитай л да тийм ээ. Танах MCS International компани ухаан удагдах салбарын цахилгаан станцын компанид ажилладаг тийм инженер. Тэгэхээр бас сандрал байгаад байгаа шиг байна л да тийм ээ. Ажлаа танилцуулж чадахгүй. Тийм. Нөгөө энэ сандрал бол нөгөө үлдсэн 50% яваад байгаа шиг байна. Тийм энэ эхний хагаст бол арилчих واخа. Арилчих واخ тийм ээ. Тэгэхээр хамгийн ихэнд бол явчихгүй байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө 50 нь ороод ирэх үедээ. За. Ямар даалгавруудыг хамгийн сайн бэлдөө? За, харандаг скант хийх дасгал сайн хийгдсэн. За, тэр хамгийн сүүлийн байхгүй. Хамгийн сүүлийн нөгөө аян хураадаг. Тэр сая төгрөгийн даалгавар. Тэр бас байхгүй. За, тэгэл одоо бүгдийг л үзэхээс. Тэгвэл бүгдийг өнөөдөр туршиж үзнэ. Залуучуудаа амжилт хүсье. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар. Ямар даалгавар байх вэ? Одоо сонирхоо. Coca-Cola эргээр амьдэрсэн. Эхний даалгавар. Ижил савлгаатай 150 ширхэг салфеткийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн сул руу суух ёстой. Өнөөдрийн дугаарт MCS International компани залуучууд сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. За тэгэхээр энд 150 ширхэгтэй салфетик байгаа. Та баруун гараар эхэлсэн бол баруунаараа л хөвч дуусгана. Зүүн бол зүүнээрээ хөвч дуусгах ёстой. Хайрцгийг хажуу дээш нь харуулах, дээш нь хөндийрүүлж бол болохгүй. Сайтар нэг гараараа дараад үлдсэн гараараа хөвч дуусгах ёстой. Хайрцгийн амсрыг задлж болохгүй. Ялангуяа эрчүүд бол гараа доош нь хийгээл тэр чигээр нь цүм татаал бүгдийг гаргаад ирдэг байхгүй тийм ээ. Эндээс харж байгаа учраас шудраг өрсөлдөх ёстой. Ер нь тэмцээн уралдаанд заримдаа бас нэг булхацахгүй бол хожихгүй байх тал байгаад байдаг тийм ээ. Та хэрэг тийм үйлдэл гаргадаг бай. Байхгүй. Ерөөсө гаргаж байгаа. Ялж үзээгүй юу? Ялж үзчихсэн. Үзчихсэн тийм ээ. Байгууллагын тодорхой тэмцээн уралдаан бол их л байдаг байлгүй дээ тийм ээ. Ямар спортод илүү амжилт гаргаж байна? Яах тэр спортер чи сагсан мөнгөлж байгаа төгөлдөг. Юмд спортод эвдүүтэй хүмүүс л ерөнхийдөө бол гарч ирээд байгаа харагддаг л да тийм ээ. Та тэрний нэг нь байх болов? Чадах байх. За залуучуудаа амжилт хүсье. 150 ширхэгтэй салфеткийг хамгийн ихэнд хөвч дуусгасан 9 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2
2 1 Цагаалаа залуучуудаа дэмжээд өгөөрэй. 150 ширхэгтэй салфеткийг бөөнөр нь гаргахгүй. Нэг нэгээр нь хөвж дуусгах ёстой. Хайрцгийг урж задалж болохгүй гэдгийг сануулсан. Гарыг солихгүй. За Бадралын хувьд бол нэлээд боломжийн байна. Хайрцгийн амсрыг задалж болохгүй гэдгийг сайтар санаараа. Хамгийн ихэнд тэнд гар өргөсөн. Мөнхбаатар гар өргөлөө. Уртнаас нь гар өргөсөн. Мөнгөн сар гар өргөлөө. Бадрал гар өргөсөн. За. Хайдона амар гар өргөлөө. Жолбоо. Танаа бүсгүүчүүд танд их сайн юм аа та. Үлдсэн чи бүгдээрээ инээлдээд байгаа юм уу? Эсвэл дургу юм уу? Дууссан юм биш үү? Дуус нөгөө нэг бэлдээгүй тавьчихсан л явж байгаа шиг байна. Тийм байна. Салфетик бол өстой бэлдээгүй. Тэгээ хүмүүс хоёр гараараа хөвөөд байна. Тэгээ би бол шударгаар өрсөлдлөө, нэг гараараа хөвлөө. Хин хоёр нэг гараараа хөвөөд бол тодорхой дуусахгүй, хоёр гараараа хөвсөн болоод дууссан тийм. Яхаа хожигдсан хүн дандаа ийм юм ярьдаг л да. Түрүүн би бас тэнцээ нэг хүнтэй ярилцчихсэн чинь энэ юу нэр байгаа юм шүү. Тийм ээ. За нилээ их байна. За юу ч гэсэн бусдын бас үзээлхий. Хэрвээ дотор нэг ширхэг байх юм бол та бас нэмэлт даалгавар үүсгэх боломжгүй л дээ. Байхгүй л байдаг байхгүй юу? Хэрүүл ийдсэн сууж шээ. Ер нь тань дургуул юм байна гэдгийг ойлгомжтой. Дуусчлаа. Гэхдээ сайн бэлдсэн бол боломж өгнө байх байлаа шүү дээ. Аацхур номын дэлгүүрийнхэн бас өөрсдийнхөө борлуулж байгаа номынхоо дээдсээс бас гардуулж байна. Номын сандаа нэмэр болгороо. Зүгээр номын сандаа хадгалж болохгүй шүү тийм ээ. Уншаараа ном их уншдаг байлгүй дээ. Уншна. За. Хаан классик кофег уугаад хонжирт нь оролцож болно. Дотор нь маш олон бэлэг байгаа. Кофегоо уугаад хонжирт нь оролцоорой. Танд баярлалаа. Хамгийн ихэнд үзэгчдийн сууд руу золбоо шилжиж өргөжлүүлэн 9 оролцох сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсдэг одоо сонирхъя. Оролцогч тус бүр 8 ширхэг болтыг дээр нь давхарлан тогтооно. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчдийн сууд руу шилжих ёстой. 9 ширхэг болтыг хугацаа хамаарахгүйгээр дээр нь давхарлах ёстой. Энэ даалгаврыг бол бэлдэж үзсэн үзээгүй ер нь бүсгүүчүүдийн хувьд бол гайгүй гүйцэтгэхэд байдаг л дээ тийм ээ. Та бол ерөөсөө үнэн үү? Үнэн. Миний бүр жижигээр нь. Жижигээр нь. За жижигээр нь бол илүү их боломжтой байна шүү дээ тийм ээ. Төлөвлөгөө байна уу сая төгрөг аваад? Байгаа. Энэ өвлийн амралтаа хүүтэй хамт хайнаанд өнгөрүүлэхээр төлөвлөсөн. За тэгэхээр хайнаа явахын тулд хадгаламжиндаа бас багаар цалингаасаа хийгээд байгаа байна тийм ээ. Хэдэн төгрөг зарцуулсан юм шиг байна тийшээ. Хүүтэй хамт нийлээд ер нь 2 сая хагас. 2 сая зүгээр ирж уцах зардлуу бас тэнд буудал бүх юмтаа нийлээд. Хүүхд нийтдээ 3 настай. 3 настай. За одоо энд ирсэн мэн өрөөг байна уу? Хөдөө явж байгаа. Хөдөө явж байгаа тийм ээ. Хэр удаа уулзаг байна? Бараг 7 хоног болцаг байна. 7 хоног уулзаг байгаа. За одоо тэгвэл хүүн харж байгаа л да. Хүүдээ зориулаад ээж мэнчилгээ дэвшүүлчихэж болно. Хараад уйлж байгаа болов гайг бол. Гүүг уйлаагүй. Миний хүү балдаатраа ээж нь хүүдээ хайртай шүү. За удахгүй ээжтэйгээ хайнаа явж амрах юм байна. Ингээ залуучуудаа амжилт хүсье. 9 ширхэг болтыг хамгийн ихэнд тавьж чадсан 8 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. 3 2 1 Саяна дэмжиж өгөөрэй. Өнөөдрийн дугаард MCS International компани залуучууд сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна. 20 жилийнхаа ойг тохиолдуулан хоорондоо сая төгрөгийн төлөө тоглоно. Сая төгрөг авахгүй ч 100 мянган төгрөгийг авах боломж бол нээлттэй байна. За хамгийн ихэнд анар гар өргөсөн 9 болтыг маш амжилттай тавилаа. Бадрал 8-ыг тавьсан. Мөнгөн сар 9 болтоо тавьж байна. 1 2 3 баяр хүргэе. Мөнгөн сар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Бадралын 9 болт. Мөнхбаатар нураас нь даалгавар эхнээс нь гүйцэтгэж байна. Бадрал сүүлийн болт. За удах тусмаа хэцүү байдаг. Гар оролцохгүй савхандаа бүх болтоо хийсэн байх ёстой. 1 2 3 Бадрал баяр хүргэе. Болортуя 8-ыг 9 болт 1 2 3 баяр хүргэе. Болортуя нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. 1 2 3 Мөнхбаатар баяр хүргэе. Даалгаврыг үүсгэсэн. 3 залуу 1 бүсгүй үлдсэн.
Халиуна. Цэнд. Урт насан Эрдэнэбаяр гэсэн 4 оролцогч үлдсэн байна. Хажуу талаас аваад хэрглэж болно. Цэндэ 1, 2, 3 баяр хүргэе. Урт насан даалгаврыг гүйцэтгэж чадлаа. Халиуна 6-ыг тавьсан байна. 7 дахь боол тавилаа. Дахин 2 үлдсэн. 8. Сүүлийн боол. 1, 2, 3 баяр хүргэе. Өнөөдөр оролцсон 3 бүсгүй гуруулаа даалгаврыг гүйцэтгэж чадсан. 2 залуугийн нэг нь асагдсан тодорхой боллоо. NSS International компани эрдэнэ хамгаалалт автоматикийн инженер Цэнд. Туршилт хэмжилтийн инженер Эрдэнэбаяр үлдсэн байна. 2 инженер тонож үлдсэн. 8-ыг тавьсан. 9 дахь болт Цэндийн. За жоохон хөдөлгөөнтэй байгаа учраас буцаасан сүүлийн 9 дахь болт. Сүүлийн болт. 1, 2, 3 баяр хүргэе. Хотлоо ярьцгаагаад байгаа чи. Ярьцлага авахаар яваад байна гэж шал бодлоо тий. Мэдхгүй байнаас. Юу мэдхгүй байна. Ярьцлага авахаар яваад байгааг нь. Гэрэн танаа бүсгүүчүүд тим юм ярьсан сууж байна. Ярьцлага өгөхөөр явчаад байна гэн. Тим юм байх шүү дээ. Гүү байх. Та энийг бол уг нь бэлдэж үзсэн гэсэн. Ганц нэг үзээч. Ганц нэг ихэр удлаа л да. Женус сургалтын төв байгаа. Төв номын сангийн яг арт талд байдаг. Гадаадын мэргэжлийн багш нар англи, хятад, япон хэлийг зааж байна. 50% өнгөлтөд очиж суралцаараа хаан классик копиг уугаад хонжирт нь оролцох боломжтой. Копигоо уугаад хайрцгийн задлахад дотор нь хонжироо ашиг. За танд амжилттай 20 жилийн баярын мэндийг хүргэе. Эрдэнэбаяр удирчийн суудлын руу шилжлээ. Үргэлжлүүлэн ямар даалгавар үүсгэхийг одоо үзсэнэрхай. 3 дахь даалгавар. 3 ширхэг лаацтай ундааг тэнцвэржүүлэн эренгээр нь тогтооно. Ундааг илүү буюу дутуу уусан тохиолдолд унах аюултай. Сайтар хэмжиж хасахгүй бол дахин хийх боломжгүй. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлын руу шилжиж, нэг л оролцогч 100 сая төгрөгтэй болох боломжтой. Нэмэлт даалгаврыг үүсгэсэн тохиолдолд мэдээж хэрэг 900 сая авна. За Халиуна сая нэг жоохон удсан тохиолдол байсан үгүй юу? Болтон дээр. Тийм нэг салфетгийн гिचгээр гар агуу цуцчихсан. Тэгээд энэ угаасаа юм тактик юм яваад байгаа байхгүй. Гарын цуцааж жагаад боол тавиулаад гидсийн цэрдийлгэж жагаад өсрүүлээд ингээд янз бүр л болоод. Тэгээд жоохон гар цуцаас салглаа. Та энийг бэлдсэн үү? Энийг өглөөл нэг ганц ундаа ууж үзсэн. Ямар ундаагаар? Кола уугаад тогтоож ганц шиг гэдэг. Энэ кола ундаа л MCS их шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь их уудаг байлгүй үгүй юу? Унаа. Юу? Кола ундаа. Кола ундаа. Унаа унахэр нас өөр юм бодоо явуулчлаа да. Гуруулангийн л нэг тал хүртэл нь ядаж уугаад ингээд доотлоор нь ингэж тогтоох хэрэгтэй. Гуруулаа зэрэг тогтсон тохиолдолд би 3 тоолно. Тэр хугацаанд нураагүй тохиолдолд сая төгрөгийн төлөвлөлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. Ингээ амжилт хүсээд залуучууд амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 Саяла дэмжээд өгье. 1 минут 1 сая нэвтрүүлгийг үргэлжилж байна. NSS Coca-Cola ундааг хэмжээг нь зөв тогтоож, доод ирмгээр нь хажуулдуулан тогтоох ёстой. Хоорондоо өрсөлдөж байгаа учраас энэхүү даалгавар бол төвөгтэй даалгаврын нэг. За Андрын хувьд хамгийн ихэнд эхний ундаа тогтоосон, Халиуна эхний ундаа тогтоолоо. Цэнди эхний ундаа тогтсон. Болортягийн эхний ундаа тогтсон байна. Мөнхбаатарын эхний ундаа тогтсон. Болортя 2 ундааг тогтоосон. За бүсгүйчүүдээс бол хамгийн ихэнд 2 ундааг тогтоосон. Цэнди 2 тогтслоо. За урт насан эхний ундааг тогтоосон байна. Асгаж ерөөсөө болохгүй. Андрын 2 ундаа тогтсон. За Болортягийн 3 ундаа. Сүүлийн ундаа 1 2 3 урт насан баяр хүргэе. 1 2 3 Цэнд баяр хүргэе. За Халиуна 2-ыг тогтоосон. 1 2 3 Болортя Анар баяр хүргэе. За 2 залуу 2 бүсгүй тунаж үлдсэн байна. Халиуна Мөнхбаатар Бадрал Мөнгөн сар 3 1 2 3 Мөнхбаатар баяр хүргэе. Халиуна Мөнгөн сар 2-тоо өрсөлдөн. 1 2 3 баяр хүргэе. Мөнгөн сар даалгаврын амжилттай гүйцэтгсэн. Халиуна 1 2 3
Аман дотор нь байна. Энд бас дүүрнэ. Хамгийн өндөр нарийнх нь яваад өгөлөө. Уг нь сакс тоглолтын юм шиг байна тий. Оо тоглоно. Тэгээ тоглолцоод зүгээр усыг бол сайн аваад. Оо шүү дээ. Газ таунд бол арай болохгүй нөө. Харин Нэг нь бүр задраачгүй байна л та тийм ээ. Тэгэхээр харин сайн нөгөө энэ яачлаа. 20 жилийн баярын мэнд иргэн. Ширээ минь яг жоохон нааз ишиг налан байна л та. Тэгээ тойроод гүгээд идэг. Ширээ юу? Тэ ундаа маань. За бас нэг юм болж хэлэхгүй бол болохгүй. Энэ бол их байна л та. Энэ бол тогтсон уу? Тэ наачлаа. Энэ тогтсон тийм ээ. Энэ ихтэй их байна. Хэмжээ нь бол арай их байна. Чихрүү үлээгээд ах юм. Гаргачих гээд ах шиг байна даа. За арай л их байна. Хоёулаа хэмжээ нь яаж тогтсон юм байгаа. Модерн намац сүлжээ рестораныг бол мэднэ тийм ээ. Тэгэхээр их хотын эрхэмсэг зочдын уулзах газар бол Салмрой Паба гэж. Энэ хүүхдээ урлан бүтээх төвийн урдлын хангер гэж байдаг шүү дээ. Тэрний хоёр давхарт нь байгаа. Салмройд очиад 30,000 төгрөгөөр сайхан идээрээ тийм ээ. За уусан ч гэл болгоо байх л да. Хаан классик кофег уугаад хонжирт нь орцох боломжтой. Танд 20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Ингээд Бадрал үзэгчийн суудраа шилжиж өргөжлүүлэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсдэг үү сонирхай. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Сая төгрөгийн төлөө тоглохоор MCS International компани залуучууд 20 жилийнхээ ойг тохиолдолон сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна. Ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл одоо анараа нөгөө хүчтэй өрсөлдөгч хажууд байгаа гэсэн нөгөө хүн чинь бүр хамгийн их найтээр явчлаа. Таныг хасах гад байсан анараа гэсэн гинт саналаа л да. Өөрөө бол явцсан болоо. Таны хувьд Би бол цааш явна явна. хэд өртөл явах вэ? Тултал явна да. Тултал нь явна тийм ээ. Рок хөгжим тавьж болох уу гэж асуугаад байна л да. Тэгвэл бас энэ тэмцээн бас арай боломжтой юм болов уу? Бас рок хөгжим шиг гэдэг шүү дээ. Тэгэхээр сууж болохгүй, үсэрж болохгүй зөвхөн толгоогоо дээш доош нь дохиж байж тоог үн хажуу тийшээ сэгсэрсэн үед бол тоог үүдгөө. Машин маань хитрхи доошоо хараад тонгоочих юм бол бас гүйдгүү гэсэн үг шүү. Тэгээд зөвхөн дээшээ доош нь цогдож бай тоог үх ёстой. Ингээд 1 минутын хугацаанд хамгийн олон толгоо дохиж чадсан 6 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой. Залуучуудаа амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагийн удаа залуучуудаа дэмжиж өгөөрэй. 1 минутын хугацаанд хамгийн олон толгой дохисон 6 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. За бадралаа. 3 дохиод байгаа харагдаад байна. Сайн дугуурж байгаа тохиолдолд тоог үүдэх. Хитрхи доош нь тонгоох юм бол тоог үүхгүй байна гэдгийг санаараа. Дөнгөж 18 секунд өнгөрсөн дэмжиж өгье. За халиунагийн хувьд бол их боломжийн байна. Гэхдээ зогсож болохгүй. Хэмнэлээ алдах юм бол удаашраад байна халиунаа. За Болортойгийн хувьд боломжийн. Бадралын хувьд зогсож болохгүй. Хитрхи доошоо тонгоогоод байна Бадралаа. Хитрхи тонгоогоод байна. Тонгоо тоог өгөхгүй гэдгийг хэлсэн. 19 секунд дутуу 19. За дэмжиж өгөөрэй, дэмжиж өгье. Алга ташаа дэмжиж өгөөрэй. 10 9 8 7 6 5 4 3 2 1 цаг болсон. За хөдөлгөөнгөө зогсож байгаарай. За мөнгөн сар. Гээ нэг догч. Сэлтэй. За 152 1 минутын хугацаанд их. Бусд нь алга ташаа дэрэггүй. Оролцогчд бол алга ташаа дэрэггүй тийм ээ. Бас тоогүй гэдэг юм уу. Бадралаа гэж их л ориллоо даа энэ дээр. Уг нь Мөнхбаатар байсны андуураад Бадрал хасагдсан. Дуудсан бол сайн ихгүй. Сэлтэй байна. 128 1 минутын хугацаанд. Гэтэ одоохондоо арай бага байгаа учраас түр урагшаа гарч байгаарай. Нэр андуур гэж дуудсан дуучлаарай. За харж болохгүй. Урт насан. Бүгдээр л нэг болж л игэл нэг ингэчгээр 137 учраас аюул ард ноцорлоо. Танд баяр хүргэе. Болортоя хайнаа явахд бол ойрхон байгаад байгаа тийм ээ. 150 аюул ард ноцорлоо. Одоо хамгийн бага 137 байгаа лөө. Хэд байгаа лээ? 127 байгаа лээ. Хэд лээ? 128. Таны 138 байна. Баяр хүргэе. Анар асуудалгүй байна. 160
Алюнагаас бүх зүйл шалтгаална. Одоо та 128-аас их байсан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглоом. Унах гад нэг урагшаа хоошоо нилээд явбаа. Тийм толгой эргээг унах гэдэг. Сэгсэрж болохгүй шүү дээ толгоогоо тийм ээ. 130 догсон байна. Баяраа. Бадрал гэж би буруу дуудаад. Тий. Одоо энэ зогсчихсон 132 болцсон байна л та тий. Симэрхэн бас нэг бид явуулсан юм шүү. За яг өөрөө тэгээ зургатаар харахаар ойлгомжтой байх байлгүй. Азхор номын дэлгүүрийнхэн бас номын санд зориулаад бүр багц багцаар нь бас номын худалдааг хийж байгаа. Азхорын дэлгүүрийг мэдхүү байна. Мэдэн тийм ээ. Багшийн дэл дээр бол хамгийн том салбар нь байгаа тийш орч болно. Хан классик копиг уугаад хамжирт нь оролцоорой. Би машина авчи. За хамт олондоо бас мэдлэгээ дэвшүүлэх боломж байна л да. Манай компани 20 жилийн явуулж байгаа. Тэгээд MCS International компани бол MCS Group-ийн эрчим хүч дэд чиглэлийн юм инженеринг компани байгаа. Тэгээ анх бол зөвлөгөө өгч чиглэлээр ажилласан. Одоо ингээд эрчим хүчний дэд зүйн томоохон бүтээн байгуулалтуудыг хийдэг компани байгаа. Тэгээд компанийнхаа 20 жилийн явц тохиолдуулаад нийт харилцагч хамт олон босод одоо компанийнхаа хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За. Танд баярлалаа. 20 жилийн баярын мэндүргээ. Ингээ үргэлжлүүлэн 6 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Өнөөдрийн дугаартаа 3 бүсгээ оролцсон гуруула хасагдaltaгүй даалгавруудыг амжилттай гүйцэтгэж байна. Ингээ дараагийн даалгавар. Ямар даалгавар байхыг үлсэнэрхай. Coca-Cola эргээр амьдэрцгаая. Ширээний теннисний бөмбөгийг оролцогчид газар ойлгон масл түргсэн талханд наана. Зөвхөн нэг бөмбөг наах ёстой бөгөөд хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч мэдээж эрэг үзэгчийн сууд руу шилжих ёстой. Нэг л оролцогч үлдэн тийм ээ. Яг л энэ аваас л ингээд бөөн хүн байхгүй болцсон л харагдаад байх юм тийм ээ. Та бол энэ талд нь бол нэлээд л гүрийж штэ тийм ээ. Тэгэхээр одоо цаатлаас нь явуулах хэрэгтэй юм болов. Угаасаа цаатлаас явах байх. Ер нь манад бүсгүүчүүд тонож үлжсэн тохиолдол ер нь ховор. Энэ 3 жилийн хугацаанд 2 удаа л гарч ирсэн. Дандаа л ирчүүд тонож үлдээд байдаг байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо хасаал явчихъя л да 3-аас. Тэгээд Хэнийг явуулах вэ? Яах юм бэ гэж ганцаараа л үлдэх ёстой шүү дээ тийм. угаасаа бид 3 охин нууцаар аяг бэлтгэл хийсэн. Сайн бэлдсэн байгаа. За. Тэгээд одоо яах вэ? Цаанаас нь. Анар яв. Надаас арай холуур явах. Надаас арай холуур явгээ гэдэг анрыг суулгая тийм ээ. За газар нэг ойлгоод урдаа байгаа тослоо талханд нэгэн ширхэг тестний бүтгэгдсэн тохиолдолд сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. 6 оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагаа дэмжиж өгөөрэй. Нэгэн ширхэг тестний бөмбөгийг тослоо талханд тогтоосон тохиолдолд баяр үргээ хамгийн ихэнд мөнгөн сар даалгаврыг амжилттай гүйцэтгэж нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. За зарим бөмбөг сул ойдог, зарим нь илүү их ойцтой байгаа учраас мэдрэх хэрэгтэй байна уртнаасаа. За анрыг хотсон боловч бас гарлаа. Уртнаасаа ер нь хүч нь багадах юм уу ихтэй байна гэдгийг л тооцоод яг л дээрээс нь очиж тусвал өнхөрч гаралгүйгээр наалдах боломж бол бий. 1 минутын сайн нэвтрүүлгийн ерөнхий ивэнтчээр MCS Coca-Cola компани хамтран ажилладаг Халиуна баяр үргээ 2 бүсгүй хамгийн ихэнд даалгаврыг амжилттай гүйцэтгсэн. Одоо болор туяа үлдсэн. Болор туяа Анар Цэнд насан туршид гэсэн 4 оролцогч үлдсэн байна. Ширээлүгэ харахгүй бол хаан тусч байгааг нь анзаарахгүй. За Анар Цэнд хоёрын хувьд бол нэлээд боломжийн ойлгож байна. Болор туяа насан туршид хоёрын хувьд ширээн доор нь ойгоод байна. Баяр үргээ Анар даалгаврын амжилттай гүйцэтгсэн. Болор туяа дээрээс нь тусна гэж тооцоод хажуу талаасаа бол өнхөрж гарна. Хажуу талаасаа хитрхи шулуун яваад байна. Шулуун яваад байгаа учраас тогтоход бол хэцүү. Дээрээс нь бууна гэж тооцоод ширээлүгэ харах хэрэгтэй. Хаан нь тусаад байна гэдгийг тооцоод за залуучуудаа дэмжиж өгөөрэй. 3 оролцогч үлдсэн байна. Цэнд болор туяа насан туршид гэсэн 3 оролцогч үлдсэн. Голын байрлалаас тоглож эхэлсэн 3 оролцогч. За яарах хэрэггүй. Одоо болор туяагийнх нэлээд ойрхон төгөж очсон. Урт насангийнхоос очсон боловч наалдалгүй гараад явлаа. Баяр үргээ урт насан даалгаврыг амжилттай гүйцэтгсэн.
Хоёр оролцогч үлдлээ. Цэнд болор туяа 2. За хоёр оролцогчийн нэг нь ширхэг тестний өмгийг тогтоосон тохиолдолд үргэлжлүүлэн тоглох эрхтэй болно. 3 бүсгүй 3 залуу унаж үлдсэн байсан. Аль нэг нь асагдсан тодорхой боллоо. За цэндийн хувьд дутаад байна. Болор туяагийн хувьд давж гараад байна. Хоёр өргөе. Хитрхи хичээчих шиг боллоо болор туяа тийм ээ. Дандаа ширээлүүгээ харахгүйгээр ингэж давж яваад байгаа. Ташуулдаж явуулаад байлаа тийм. Эхэндээ бол ингээд хоёр талаар нүгрээдсэн. Сүүлдээ хүн багсаад ирэхээр жоохон яарад унах шиг боллоо л да тийм ээ. За энэ люкс караоке гэдэг байгаа. Энэ модны хоёрт байрладаг. Маш тоглог караокед хамт олонтойгоо сайхан дуулж өнгөрүүлээрэ гэдэг эрхийн бичиг хаан классик топик уугаад хамжирт нь оролцоорой. Хүүгээ хизээ авчих юм. Одохгүй ирнэ тийм ээ. За хүүхдээс минь дүргээрээ. Танд баярлалаа. 20 жилийн баярын мэндийг хүргэе. Болор туяа өдөржин сууд руу шилжиж өргөжлөлд нь 5 оролцох сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэе одоо үл сонирхъя. Жохон санаа хөдлөд байгаа учраас зүгээр суглаад ав. Аваач. Баасаач. Юу игээ тогсоод ингэ. 3 2 1 хана. Нэг минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 10 оролцогчоос 5 оролцогч тунаж үлдсэн. Даалгаврыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Яах вэ гэвэл цэндээ энэ малгайныхаа сарвчийг ашиглаад галууны хошуу шиг болгоцсон байх юм. Яаж ингээ бүгдээр гоё тэгшхэн байж ах хэрэгтэй байхгүй. Юм ярьж байгаа хооронд галуу шиг болгоцсон байх. Энд нь гогдоод тэр урдаа байгаа хоосон савнд 4 ширхэг сойзыг л зөөх хэрэгтэй. Нэг нэгээр нь явах хэрэгтэй. Хоёроор нь хэрэг тогтсон тохиолдолд хоёулын найз чигийг нэг нь буцааж авчрах ёстой гэдэг санаарай. Ширээнд болон энэхүү стаканд ерөөсө гар хурж болохгүй гэдэг хатуу сануулъя. За сая бол гендрийн хувьд бол адилхан байсан боловч нэг нь явцсан. Тэрний явуулсан үн бол таа шүү дээ, тийм ээ. Одоо дараагийн үн хэн байх вэ? Дөрүүл явчихсан. Дөрүүлэл явцаасаа нэг дор бол явахгүй шүү дээ. Урт насан Гүг наад чи бас манай албаны хүн бай. Албаны хүн бай. Сая тестний өмбөг бас зөөж өгöd ах шиг байсан та танд. Тэ? Нэг албаных болохоор тийм юм. Энэ гурваас л нэг нь явж болох юм жоо. Нэг албаных байж ягаад ийшээ муухай хараад байгаа? Гүг зүгээр. Зүгээр харж ийн гинэ. За 4 сойзыг амжилттай зөөсөн. 4 оролцох сая төгрөгийн төлөө өргөжлөлтөнд тоглоно. Залуучуудаа амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагийн амжилт хүсье. 1 минут 1 сая нэвтрүүлгийн 10 оролцогчоос 5 тонож үлдсэн. Урд насан хамгийн ихэнд сойзыг авлаа. Урагшаа амжилттай хийсэн дахин 3 сойзыг зөөх ёстой. Анарын эхний сойз тогтсон байна. За хийхдээ унгаас учраас даалгаврыг ахин эхнээс нь гүйцэтгэх нь урт насангийн 2 дахь сойз. Явлаа. Баяр хүргэе. За мөнгөн сар 2-ыг огтсон байна. Анарын эхний сойз орсон. Нэгийг буцаах ёстой. Хоёулангийн гадуур нь унгаасан. 2 болохоор 2 туулаа өөхөр хоосоо оцорно гэж энд л боллоо. За цэндийн эхний сойз урагшаа. Андрын 2 дахь сойз орсон. Баяр хүргэе. Урт насангийн 3 дахь сойз гадуур нь унсны дахиад даалгавар эхнээс нь гүйцэтгэх нь. Халиуна ганцаархнаа үлдсэн байна. Огтх нь хэцүү байдаг учраас яаралгүйгээр зөөх хэрэгтэй. Анарын 3 дахь сойз. Мөнгөн сарын эхний сойз
Орлоо. Баяр хүргэе. Цэндийн 2 сойж орсон. За гадуур нь унгасан Анрын 4 дахь сойж. За халиуна яардгүйгээр явах хэрэгтэй. Говьдох нь чухал. Анрын 4 дахь сойж. Урагшаа халиуна өшөө урагшаа. Баяр хүргэе. Анар хамгийн ихэнд даалгаврыг гүйцэтгсэн. Халиунагийн эхний сойж орлоо. За мөнгөн сар дахин 2-оор нь гогдсон боловч нэг нь унсан. Халиунагийн 2 дахь сойж. Мөнгөн сарын 2 дахь сойж. За мөнгөн сар гадуур нь унгаасан халиуна 2-ыг хийлээ. Цэндийн 4 дахь сойж. Цэндийн 4 дахь сойж гадуур нь орсон. Эхнээс нь явна. Эхнээс нь явна. Урт насангийн 3 дахь сойж. Гар оролцохгүй халиуна гар ерөөсөө оролцохгүй. Цэндийн 4 дахь сойж. За хийх үедээ болгоомжтой. За гадуур нь унгаалаа. Халиунагийн 3 дахь сойж явлаа. Гар өрөхгүй, урагшаа. За орсон. 3 сойжийг амжилттай зөөлөө. Халиунагийн 4 дахь сойж. Цэндийн 4 дахь сойж амжилттай орсон. Баяр хүргэе. Мөнгөн сарын 2 сойж орлоо. Баяр хүргэе халиуна. За урт насан хамгийн ихэнд 2-ыг зөөлсөн боловч гар оролцохгүй шүү мөнгөн сараа гар оролцохгүй. 2 оролцогч тунаж үлдлээ. Урт насангийн 4 дахь сойж. 50 яардгүйгээр явах ёстой. Говьдох нь чухал байдаг. Урт насангийн 4 дахь сойж, мөнгөн сарын 3 дахь сойж. За гадуур нь унгаасан учраас мөнгөн сард боломж гарлаа. 2 оролцогч нэг нэгтээ үлдсэн. Мөнгөн сар хоцорж байсан боловч боломж гарч ирсэн учраас ашиглах хэрэгтэй. Урт насан хамгийн ихэнд 2 сойжийг зөөлсөн оролцогч. За урт насан дөрүүлж авлаа. Мөнгөн сараас авсан дөрөв хийсгэн үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. Мөнгөн сар энэ хамгийн ихэнд 2-ыг маш амжилттай зөөч нэр. Хараад. Ер нь гендрээр нь шийдчих шиг л болоо 2-2 үлдээх гээл тийм ээ. Нэг албанаас 2 хүн байхгүй гээл. За барыг тэгсэн дээр бах тийм ээ. Цэнд даалгаврыг гүйцэтгэсэн юм чинь албанаас ганцаараа төлөөлөд байж Наа орлохон байгаа болохоор тэгээд цаана зовтгоо. Орлохон байгаа гэхдээ харин хуваах болов яах бол. За Женус сургалтын төв Төвийн номын сангийн ард байрлаж байгаа. Мэргэжлийн гадаад багш нар хичээл зааж байна. Англи, хятад, япон хэлнээ сонгоод хичээллээрээ хаан классик копиг уугаад хонжирт нь оролцох боломж бий. Маш олон хонжрууд байна. 20 жилийн айн баярын мэнд хүргэе. Урт насан үзэгчийн суудлын руу шилжих болсон. Үргэлжлүүлэн 4 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхийг одоо үүсгэнэ. Залуучуудаа дахин амжилт хүсье. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 2 бүсгүй 2 залуу үргэлжлүүлэн тоглох ёстой. Урдаа байгаа энэхүү тал шивгаанд нэг ширхэг хөзрийг зоосон тохиолдолд үргэлжлүүлэн тоглох эрхтэй болно. Тэгэхээр алиуна энэ бүгднийг нь барихгүй зарим газар тавьчих. Тэгээд яаж шийдэх газар тавьчих. Яаж шийдэх нь бол таны дурын эргэлдээ тийм ээ. Нэг шидээд үзтээ та нэг ширхэг хөзрийг. Нэгийг. За. Дахиад нэг өөр нэг шидээд үзтээ. 2 янзаар үзлээ тийм ээ. За тэгэхээр хэцүү байгаад гол нь хөзрийг л ингэ шулуун явуулж чадах юм бол очиж зоогдох нь ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр яаж явуулах вэ гэдгийг та бүгдийн өөрсдийн дурын мэд хэрэг. Ингээд 4 оролцогчтой амжилт төсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй болно. 3 2 1 цаг явлаа дэмжиж өгөөрэй. 4 оролцогч сая төгрөгийн төлөө тоглож байна. Андрын хувьд гэсэн маш боломжийн шулуун явуулж байна. Олон зоох ёстой. За энэхүү даалгаврыг бол Синд маш амжилттай гүйцэтгэх магадлал байна. За 2 бүсгүйгийн хувьд бол яах учраа нэг л олохгүй байна. Гэхдээ шулуун баяр хүргэе. Синд хамгийн ихэнд даалгаврыг гүйцэтгэж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Маш хүчтэй явуулж байсан учраас оноход зоогдож байна. За их шулуун явж байна. Андрын хувьд гэсэн боломж байгаа боловч хараахан онохгүй байгаа учраас зоогдоогүй. Олноор нь явуулж болохгүй, нэг нэгээр нь явуулах хэрэгтэй. Шулуун явуулж чаддаг хүн бол цэнт шиг шидэж болно. За анар бол 2-3 янзаар туршиж үзэж байна.
Оцсон боловч зоогдсонгүй. За мөнгөн сар онсон боловч бас л зоогдлого унлаа. Хүчтэй очвол баяр хүргэе. Мөнгөн сар даалгаврыг гүйцэтгэж чадлаа. Хайлууна анар хоёр баяр хүргэе. Над руу муухай харцсан зогсож байгаа. Би яагаад ч уг нь бас торшиж үзэх боломжийг олголоо л да тийм ээ. Хүчин эвгүй мэнэ хүчтэй яхаар хажуу талаар нь зүрж явчихад. Зүрж явчаад анар бас нэлээд боломжийг явуулж ирсэн боловч тунаад үлдсэн. Тэгэхээр бас найдар бас хэцүү болчих шиг боллоо тийм ээ. Хүн гараад ингээд зоочи гараа яваад хараа улам сандарч. Улам сандарна. Хэдэн жил ажиллаж байна та? 8 дахь жил. 8 дахь жилдээ танай байгууллага бол 20 жил болж байгаа юм тийм ээ. За хамт олноос дэмжихэд ирсэн учраас бүгдэнд нь бас баярын мэдлэгээ дэвшүүлж байна. Бид хамт олондоо 20 жилийн баярын мэдлэг бүргээд бүгдэнд нь эрүүлэн хийх хүсье. За эрүүлэн хийх хүсье. Хан классик кофег уугаад хонжирт нь оролцоороо. Энэ модерн намаацын сүлжээ рестораны нэг хүүхдийн урлан бүтээгдэхүүний урд талд байрладаг. Хаан гэрийн 2 давхрт байрладаг Саламброй пабд 30,000 төгрөгөөр нэг өдөр сайхан зоог бариараа гэдэг өгж байгаа. Танд баярлалаа. Хайлуунаа өдөрчийн сууд руу шилжлээ. Үргэлжлүүлэн нэг бүсгийн 2 залуу даалгаврыг гүйцэтгэх нь ямар даалгавар гүйцэтгэх одоо үзсэнийхээ. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 3 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ард талдаа байрлуулсан энэхүү хайрцагт 9 ширхэг теннисний бөмбөгийг хийсэн байгаа. Тилэнд хайрцагт ерөөсө гар өрөхгүй хайрцаг ард талдаа байх хэрэгтэй. Урагш талдаа хажуу талдаа гаргаж болохгүй. Зөвхөн таасны хөдөлгөөнөөр 9 ширхэг бөмбөө хайрцагнаас нь гаргах ёстой. Хоошоогоо бол ингээд газар гар тулж болохгүй тийм ээ. Сууж хөвтөж болохгүй. Үсэрж болно. Таазаараа хөдөлгөөд үсрэж байгаа болно тийм ээ. Таасны хөдөлгөөн сайн уу? Гайгүй. Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Нэг. Бас гайгүй юм байна тийм ээ. Нэг байна гэдэг. Цэндийн хувьд бол саяны хүзрэг бол маш гайхалтай шижиж штэ тийм ээ. Ер нь тэгж өмнө туршиж үзчихсэн юм уу? Үгүй ээ. Зүгээр л гэртээ зүгээр л заавал юм зааж үзээгүй л дээ. Зүгээр л эргүүлээ. Зүгээр л явуулж шулуун явуулж бол үзчихсэн байх тийм ээ. За хүчтэй өрсөлдөгчийн нэг бол мэдээж хэрэг цэнд байгаа. Ганц үсгийг ганцаардахгүй тийм ээ. Таасны хөдөлгөөнөр бол арай уян хатан байлгүй дээ хоёр залууг бодоход. Тийм байлгүй дээ. Хамт олонныхоо урд гараад хөдөлгөөд ээж болно ш тийм ээ. Хой талд дуурхаа болчих юм бол гар өргөж болно. Гэтэ ерөөсө дотор нь гараа хийж болохгүй дуурахгүй л байвал байна гэсэн үг ш тийм ээ. Гараар тэгэхээр хойшоо нь оролдож болохгүй гэдгийг 3 оролцогч маань сайдар санаараа. Ингээ оролцогчдоо дахиад амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа амжилт хүсээрэй 3 оролцогч. За амрын хувьд бол таасны хөдөлгөөн сайн гэдгээ бол сайн харуулж маш амжилттай унгааж байна. Үсэн төрж болохгүй. За цэндээ сайн хөдлөөд өгөхгүй бол унахгүй байна. Унахгүй байгаа учраас хичээгээрэй. За амрын хувьд бол маш амжилттай явж байна. Мөнгөн сараа тэгэж үсрээд бол явахгүй таазаа хөдлөгөөд өг. Цэндийн хувьд бас тэгэж үсрээд нэмэргүй. За хамгийн ихэнд анар гар өргөсөн, хоолсорсон байна. Цэнд мөнгөн сар 2 үлдсэн. За нэг байна анараа байгаа учраас ахаад үргэлжлүүл. За цэндийн нэг гарсан, гар өргөлөө. Баяр хүргэе анар гар өргөсөн. Болоогүй байна. Цэнд гараа игээд үз. За хоёр оролцогч үзээдгүй шалгана. За хоосон 1 2 3 сая ерөөсө тааз хөдлөхгүй юм үсрээд байх юм тийм ээ. Нөхөр байхгүй мó? Гүй хөдөлгөөнөөс олж асуугаагүй зүгээр. Тоглож л байх чинь. Монголын нууц товчоо дорой бүргэд сайн дураараа дахиа болдгоо гинэ. Энэхүү сайхан номуудыг аз хор номын дэлгүүрийнхэн бас бэлгэлж байгаа. Уншаарай номын сандтай нэмэр болог. Хаан классик кофег уугаад хонжирт нь оролцох боломжтой. Бүсгүйчүүдээс хамгийн сүүлд үлдлээ тийм ээ. Ер нь аль даалгавар нь хэцүү байв? Хамгийн сүүлийнх хэцүү байлаа тийм ээ. Хараад бас сайтар бэлдэж байгаа дараагийн сая төгрөгийн төлөө бас тоглох боломж биш үү?
гол нь нөгөө амар хөдөлтөг хоёр үдээ үлдсэн. Нэгэд тасаа нүцсэн болоос өрөө өрөө. Тийм байх тийм. Хамгийн сайн таасны хөдөлгөөнтэй хоёртоо үлдсэн учраас амтсангүй гэсэн тайлбарыг өглөө мөнгөн сар. Ингээд хоёр оролцогчтой амжилт төсөөд 100,000 төгрөгийн даалгавар ямар даалгавар байх вэ? Одоо сонирхоо. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минутны сая нэвтрүүлгийн 100,000 төгрөгийн даалгавар гүйцэтгэх цаг боллоо. Хоёр оролцогчтой дахин амжилт төсөө. Ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл Андрын хувьд энэхүү шар цагиргаар тоглоно. Цэндийн хувьд ногоон цагиргаар тоглох ёстой. Энэ Германы 130 жилийн түүхтэй Ravensburger гэдэг тоглоом байгаа. Аль бие усны эрхтэйгээр монголчууд маань бас борлуулалт хийж байгаа. Эндээс та нэг ширхэг цагиргаа аваад энд нь гогцоолдоод тийш нь явуулнаа, тийм ээ. Тэнд нийтдээ 6 7 8 зөвхөн ягаан шувуунууд бол та 3-ыг оруулах хэрэгтэй. 3 өөр шувуунд 3 ширхэг цагиргаыг л оруулах хэрэгтэй. 2 матар байгаа. Тэр матарт бол оруулахгүй. Тэгэхээр таны 3 шар 3 ягаан шувуунд орсон тохиолдолд 100,000 төгрөгийг авнаа. Цэндийн хувьд бас мөн адилхан ногоон цагиргаар тоглоод 3 ширхэг шувуунд оруулснаар та 100,000-ыг авах боломжтой. Ингээ хоёр оролцогчтой амжилт төсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагийн амжилт төсөө 1 минутны сая нэвтрүүлгийн 100,000 төгрөгийн даалгавар Ravensburger-ийн тоглоомоор ялагч тодрох ёстой. Шар ногоон цагиргаар харвна. За Анрих оцсон боловч орлогоогоор буцаад ойсон. За орсонгүй. Анрын хувьд ороогүй. Өнөөдрийн дугаарт MCS International компани залуучууд 20 жилийнхаа үед тохиолдуулан нэвтрүүлэгт оролцсон. 1 минутны сая нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр MCS Coca-Cola компани хамтран ажилладаг. Маш олон саятнуудыг 3 жилийн хугацаанд тодруулсаар ирсэн. За хоёр оролцогч хараахан оруулаагүй. За энэхүү даалгаврууд бас мэдрэмж шаардсан даалгаврууд байгаа. Андрын хувьд голын шувуунд нэг цагирга орсон. Одоо хоёрыг оруулах ёстой. За дахин нэг цагирга орж хоёрыг оруулсан. Нэг шувуунд нэг л орох ёстой учраас одоо сүүлийн нэг үлдсэн байна. Анар Цэндийн хувьд 3 цагиргыг оруулах ёстой. Үзэгч хүүхдүүд маань нэвтрүүлэгт оролцохыг хүссэн оролцогчд байна. Ороолын Корол центрээс Ravensburger-ийн тоглоомоос аваад бэлдэх боломж бол бий. Цэндийн хувьд нэг ногоон цагирга оруулсан байна. Дахин хоёрыг оруулах ёстой. Анрын хувьд хоёрыг оруулсан, нэг дутуу. Цэндийн хувьд нэг цагиргыг оруулсан, Анрын хувьд хоёрыг оруулсан. Хязгаарлах зурааснаас за ороод гарсан Анраа. Урагшаа хэтрэлгүйгээр даалгаврыг гүйцэтгэх ёстой. Матранд орохгүй. Нэг ширхэг цагиргыг оруулснаар ялагч тодрох боломжтой. За голынх хоёр орохгүй, нэг шувуунд нэг л байх ёстой. Голын шувуунд за ороод гарлаа Анар. Ойгоод буцаж гарчаад байна. Залуучуудаа дэмжиж өгөөрэй. Хоёр оролцогч хоёрыг оруулсан байна. Төрүүлж нэг цагиргыг оруулсан ялагч болох боломжтой. За Андрын хувьд бол давуу талтай байсан бол цэнд гүйцэж ирж авах шахлаа голынх дээр бол 2 орсон боловч нэгээр тооцсон, энэ талд орсон байна, энд орсон гэхээр 3 шар орсонд тооцлоо. Хүчтэй өрсөлдөгч байсан цэнд Люкс караокед модны хоёрт байрладаг. Люкс караокед очоод нэг үз сайхан дуулж өнгөрүүлээрэ 20 жилийнхаа тохиолдуулж байгаа юм чи тийм ээ. Хаан классик кофег уугаад хонжирт нь оролцох боломжтой. За мөн MCS Coca-Cola компани кола ундаг амныхаа цангааг тайлаарай гэд. Одоо бол дүүрэн л байгаа тийм ээ. Ганцаараа ууж болно, караоке дотор ууж болно. 20 жилийн барийн минь төргий. Баярлалаа. Нийт MCS шүтээ 20 жилийн барийн минь төргий бас манай компани эрчим хүчний үйл ажиллагаа явуулдаг компани. Тэгээд саяхан одоо эрчим хүчний ажилтны баярын өдөр болсон.
Тэгээ Монгол улсынхаа өнцөг болон бүрт байгаа эрчим хүчний байгууллагын ажилчдаа баярын мэнд хүргэе. За эрчим хүчний 90 жил тохиолсон байгаа тийм ээ. Зиндэд баярлалаа. 100 мянган төгрөг мэдээж хэрэг анрих болсон нэмэлт даалгаврыг өгнө. 1 минутын хугацаанд өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн тохиолдолд сая төгрөгтэй арих боломжтой. Сая төгрөггүй ч гэсэн 100 мянган төгрөгийг авах боломжтой. Анарт амжилт хүсээд ямар даалгавар үүсгэхээ одоо сонирхъя. Санаа хөдлөд байгаа учраас зүгээр суглаад ав. Аваач. Тэрээч юу игээд огсоод ингэ. 3 2 1 хана. Эргээр амьдэрсэн. 1 минут 1 сая нэвтрүүлгийн 100 мянган төгрөгийн ялагч MCS International компани инженер анрих болсон байгаа. Тэгэхээр 100 мянган төгрөгийг бол одоо өгчий 1 2 3 4 5. За 5 шиг хойртол 100 мянган төгрөг тийм ээ. Энэ мөнгө бол таних үргэлжлүүлэн 900 мянган төгрөг бол энд байна. Энэ 900 мянган төгрөгийг авахын тулд та яах вэ гэвэл энэхүү хоёр гэрлийн чийдэн дээр давс тавьж байгаад энэхүү үндгийг дээр нь тогтоох хэрэгтэй тийм ээ. Хоёр бөмбөг тавина. Эхнийхийг тавилаа. За гараа авахд тавьсан тооцлоо дараагийн чийдэн дээр дахиад давс тавиад нэг шиг үндгийг л тогтоох хэрэгтэй. Танд даалгавар гүйцэтгэх 1 минутын хугацаа байна. Сая төгрөг авал юу их төлөвлөгөөтэй орж ирсэн бэ? За ер нь тэгээд гэр бүлээ зарцуулна. Гэр бүлдээ зарцуулнаа гэсэн байдаг. Гэрт яг тулгамдаад нэг ийм юм авъя, тийм юм авъя гэж ярилцсан зүйл байна уу, байхгүй нь? Ер нь бол байхгүй байгаа. Байхгүй байгаа, хангалуун байгаа. Үгүй. Гэрийнх нь хүн байгаа мó? Хаана байна? Алин. Эрэгтэй хүн инээгээд байх ямар эвгүй юм бэ? Энэ залуу инээгээд байх юм. Найз юм уу? Гэр бүлийн хүн гэсэн чинь та инээгээд харин айлаа шүү. Сайн байна уу? За нөхрөө сайн дэмжээл гаргаад ирлээ дээ тийм ээ. Танай гэрт бол ерөөсөө дутуу хүчин юм бол байхгүй л гэдэг шүү. Ахын байгаа. Байгаа. Яг тэр энэ нөхөр бол ерөөсөө гэрт юу болж байгааг мэдэхгүй юм байна. Хийлсэн шүү дээ. Хийлсэн бидэнд хэлж болох уу? Хүүхдтэй шкаф авах гэж. За хүүхдтэй шкаф авахын тулд сая төгрөг бол хэрэгтэй байгаа. Яг ирхэн учраас мэдээж хэрэг орон даяар гарч яхад манай тим юм дотоо гэж бол хэлж чадахгүй байх шиг байлаа тийм ээ. Амжилт хүсье. 1 минутын хугацаанд хоёр ширхэг өндгийг тогтоосон тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авах боломжтой. Анарт дахиад амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа амжилт хүсье. 1 минутын хугацаанд. За тэн дээр бол уудах хэрэггүй анараа давсыг бол хангалттай тавиад хоёр гараар даалгаврыг үүсгэх боломжтой да илүү боломжтой хоёр гараа ашигла хоёр ширхэг өндгийг тогтоох ёстой. 1 минутын хугацаа анарт өгсөн. За эхнийхийг тогтоосон. 37 секунд дутуу. Хоёр дахь өндгийг 30 секунд дутуу хугацаа хангалттай байна. Давсаа нэмэх юм бол илүү их боломжтой болно. 23 секунд дутуу. 18 1 2 3 баярлалаа. 1 минут 1 сая нэвтрүүлгийн өнөөдрийн бат MCS International компани залуучууд оролцсноос сая төгрөгийн эзэн инженер Анрих боллоо. Хүүхдийнхээ өрөөнд шүүгээ авахт нэмэрлээрээ танд баяр хүргэе. Өдөрт та бүхэн ч гэсэн дараагийн сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Ирэх нэм гараг хүртлээр тэр баяртай байна. Бүгдэнд нь баярлалаа. Сайхан байна.